За сайн байцгаана залуусаа. За өнөөдөр ингээд та бүхэдтэй бас нэгэн гайхалтай залууг танилцуулж байна. Тэгээд за өнөөдөр манай влогт оролцох урилгыг маань хүлээж авсан маш их баярлалаа. За тэгээд оролцоод баярлалаа. За ингээд манай өсвөр үеийнхэн болон залуучуудад хандаад өөрийгөө эхлээд танилцуулах уу. За тэгээд намайг Ачид Эрдэнэ гэдэг. Чо болсонд төрж өссөн. Тэгээд ер нь бол Америкт одоо хэдэн жилээ 2001 онд сүмээр дамжиж ирсэн байгаа. Тэгээд хилээ Америкт ер нь тэр үед ирэл сурсан. Ямар ч хэлгүй ирсэн энд. Тэгээд сургуулаа юугээ номлоо сүмээр хийчээд тэгээ ер нь бол Монголд нэг очиж нэг жил болчаа. Тэгээ ер нь эргэж ирээд энд сүмийн сургуульд BYU-д civil engineer-ээр сургуулаа төгссөн байгаа. Тэгээ одоо эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн хувийн барилгын бизнестэй. Тэгээд ер нь бол нэг тиймэрхүү юм да. За. Одоо тэр аль мужид барилгын бизнестэй байлаа? Юта мужид. Юта мужид барилгын бизнес тийм ээ шүү дээ. За анх ямар чойсонд дорндод ингээд дорндод бол төрж өсөөд тэгээд юу юм бэ шүү дээ тий? Ямар сүмээр дамжаад одоо ингээд Америк руу ингээд одоо тэнд одоо англи хэл сурсан гэсэн үг. Английн анх хэл сурсан гэсэн үг. Юу ч дээ. Ер нь бол 16 таа Иесус Христос хожим үеийн тэгээд сүмээр болвол дамжиж энд ирсэн байдгийг. Тэгээд англи хэл бол ер нь энд ирээд сурсан. Тэгээ Америк руу ирэхдээ бол хэлгүй ирсэн. Энд номлол хийх зорилгоор ирээд тэгээ энд Прово, Итагийн Прово гэдэг хотод болонгууд хэлний курстай бол нэг 2 сар сураад тэгээд Лас Вегас гэдэг газарт очиж 2 жил амьдарч хэлээ сураад цаашаа явсан. За дараа нь тэгээд BYU-д дараа нь BYU сургууль програмын барилгын инженерээр сурсан байна шүү дээ тий. Civil engineer. Civil engineer. За одоо ингээд өөрийнхөө англи хэл сурсан туршлагаас одоо ганц нэг одоо нууц аргаасаа болцсон. Залуучууд энэ аргыг би хэрэгсэн чи айгуугаа хэрэгцсэн ч гэдэм үү те. Ер нь яхаа нэг их би бас сайн санахгүй л байна л да ч гэдэг нь айгүй олон жил болсон болохоор те. Гэхдээ яг хөө миний нэг сайн мэдж байгаа санаж байгаа юм бол юу л эсэ. Хүмүүстэй их ярьдаг байсан. Тэгээ намайг анх яг хэл сурж байхад тэнд ирээд бас жоохон удацсан байсан монгол хүмүүс харин надад хэлжсэн аахгүй. Чиний нэг хийж байгаа нэг мундаг юм байна. Хэл айгүй хурдан энэ байдлаар очиж айгүй хурдан сурах юм байна гэх. Тэр нь юу байсан гэхэлэр би ерөөсөө хэл мэдгүй ч гэсэн мэддэг юм шиг ярьдаг гэсэн ерөөсөө. Тэгээ мэдж байгаа ганц хоёр үгээ холбоол хооронд нь холж утгаал ерөөсөө хамаа намаагүй яг төрлөх нөгөө нэг англи хэлтэй хүмүүстэй ерөөсөө хамаа намаагүй ярьдаг. Тэгэл ойлгох гол айгуу зүтгээл ер нь л өдөр шөнөгүй ичнэ гэж ерөөсөө надад юм байгаагүй ерөөсөө номлолын чинь бас нэг юм чинь бол ерөөсөө хаалга зохиол хүн болгонтэй л ярьж яадаг болохоор би ч ерөөсөө тэгэл хамаа намаагүй мэддэг 2 3 үгээ хэлээл хооронд нь холиол гутгаал ингээл яриад яваад байдаг гэсэн. Тэгэхээр тэр манай нэг цуг одоо хамтрагч одоо гэх юм уу те цуг номлол хийжсэн монгол залуу манад амар хэлжсэн. Би ерөөсөө ийм байгаагүй айгүй ичээд ингээ хоошоо суугаал байдаг гэсэн болохоор миний хэл жоох удаж сайжирсан. Чи одоо яг ийм байдлаар ингээл яриад явах юм бол айгүй хурдан сайжирна гэж. Ер нь бол айгүй хурдан сайжирсан. Анх бол ирээл ер нь бол юугаач мэдхгүй ирсэн. Тэгэл айгүй хурдан бараг 3 сарын дотор байна уу. Тэгэл ер нь бол хүмүүстэй чөлөөтэй ингээ яриад эхлээд яваад эхэлсэн. Тэгэхээр ер нь бол Монголд байгаа хүүхдүүдэд ихэд бол зөндөө олон юунууд ирдэг, жуулчаад ирдэг те. Тэгэхээр ерөөсөө санаа зовох зүйлгүй ерөөсөө л аягүй сайн ярих хэрэгтэй. Мэддэг хэдэн үгнүүдээ. За тэгээ мэдэхгүй байлаа ч гэсэн ер нь бол тэгэл би нэг фразыг аягүй эрт сурсан. Тэр нь болонгоо ч одоо те энэ юу гэсэн үг вэ гэдэг нэг үгийг л фразыг л англиар сайн хэлээ сурчих. Тэгэл ерөөсөө нэг юм ярингуйч л мэдэхгүй үгтэй холбоотой мэлэнгүүд нь л энэ юу гэсэн үг вэ гээл тэрийг буцаагаал асуугаад ер нь бол тэр их аягүй тусалдаг байсан. Тэгэх болгонд би ингээ үгийг аягүй утгыг ойлгоод за ер нь бол ингээл явчих юм байна гэж ер нь бол яасан. Хэл сурахад бол нэлээд тэр маань ер нь их тусалсан да. За ерөөсөө ичгүүгээр л сайхан ичих хэрэггүй. Ич буцаагаа унтрааж байгаа ястай биш үү те. Ихэнхдээ монголчууд ч бас бусад монголчуудаа ч юм уу байхлаар ингээ санаа зовоод энэ арай нэг надаас илүү ярьдаг юм чинь намайг бас буруу яриад байна гэд ингээд авах болоо тэгээд авах болоо тэрийгээ л ерөөсөө хаачих хэрэгтэй тэгээд ерөөсөө За тэгвэл үнэхээр за ичгүүгээр сайхан ярих нь зуулчдыг бол бас ашиглаа зуулчдад очиод ингээд залуучууд сайн дураар очиод бас өөрөөсөө хэлээд автаад байвал бас айгүй болох нь шүү дээ тий. Би ч бас гоё арга шүү дээ тий. Тий би ч нэг 2000
нэг онд Америкт ирчээд тэгээд 3 онд буцаад Монгол руу яваад тэгээд Монгол 1 жил болсон. 4 онд буцаад Америк руу ирсэн. 1 жил болохтой би чинь жуулчтай ажилладаг байсан. Тэгээд тур гайд байсан. Тэгээд яг тэр үед би зүгээр анзаарч байсан. Хэл сурмаар байгаа хүмүүс ингээд энэ сайхан зуучтай яриад хахад болох юм байна гэж бодож байсан л да. Тэр их гоё арга шүү. За залуучуудаа наадхаа зуны амралтаа бол гоё өнгөрөх боломжтой байж тээ. За өөр одоо за хэлнээс гадна одоо ингээд мэрэгжил сонгож байгаа залуучууд, гадаад сурах байгаа залуучууд хандаад өгөх өөр ямар зүйл байна. За магадгүй өөрийнхөө алдан дээрээсээ бодож байгаа. Энийг ингээд зөв хийчихээсэ тэгвэл бас ирээдүйдээ шүү ч гэдэг юм үү те. Яг хуу хит хитийн юм байна л да. За хамгийн түрүүнд би бас яг тэгж боддог байсан аахгүй. Эхлээд энд чинь нэг яг нэг номлын ажил хийж явж байгаа дараа нь ингээд яг сургуульд орохдоо эхлээд дахиад нэг хилээ сайжруулах, өшөө жоохон сайжруулах, академик хэл. Миний нэг ярианы хэл болонгод 2 жилийн дотор аягүй сайн хөгжсөн байсан чинь академик хэл нь бас сайн хөгжөөгүй байсан. Тэгэхээр яг хуу ганц бас яриагаа гэхгүй хүүхдүүд бол нэг бас тэр академик талаас нь одоо тэр grammar тэгээд одоо тэр унших чадвар мадвар тэрэн дээрээ бас аягүй сайн ажиллах хэрэгтэй юм байлаа шүү гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр тэгэх юм бол одоо ирээд бас олон семестр одоо хэлний курс мөрс яваад ингээ мөнгө өрөөд авахгүй Монголд байхдаа аль болох аль альны яриа унших тэгээд дүрм гэдэг аль альны юу н аягүй сайн бэлтжүүл хурдан яг ерөнхий одоо нэг тэр коллеж руугаа ороод мэрэгжлийн ангиуд аваа явна те. Тэрийг аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бол юугээ сонгохдоо мэрэгчлээ сонгохдоо нөө хүмүүс болохоор бас нөгөө дийлэнхээ дагаад сонгож байгаа байдаг ч юм шиг те. Тэрийгээ бас сайн бодох хэрэгтэй. Миний сонгосон шалтгаан болохоор ингэж бодлоо л да. Одоо юу гэдэг. За одоо би ингээл дийлэнхээ дагаад одоо бизнес ч юм уу нэг тим сонгочмоор санагдажсэн ч гэсэн яг ингээ бодоод үзэхлээр нэг одоо Америкт гэхэд бол одоо ямар нэгэн бизнесийн талаар одоо бизнес одоо юу гэдэг нь менежер болъё ч гэдэг юм уу одоо нэг тиймэрхүү ажлууд чинь бол нэг компанид нэг хай скулаа төгссөн хүүхэд ороод нэг 4-5 жил ажиллаж байгаа л ингээ менежер ч юм уу ингээ болоо явцдаг. Тэгэхээр чиний сонгож байгаа мэргэжил арай болох нэг хэр варгийн хүн чиний мэргэжлийг чинь сонгочгүйгээр тийм мэргэжил сонгоод их зүгээр санагдсан. Одоо чинь миний хувьд бол өөрөө бол бизнес дуртай, сонирхолтой. Тэгсэн хэрнээ би яг бодож байгаа байхгүй. За би мэдээж энэ дээрээ бизнес хийн, бизнесээр явна те. Гэхдээ надаа хэрвээ миний бизнес дампуураад бүр ингээд аргагуутахад би хинч миний өмнөр ороод миний ажлыг авчихгүй тийм бас мэргэжилтэй байх хэрэгтэй байна гэдэг үднээс би civil engineer сонгосон байхгүй. За тэгээд civil engineer маань болохоор ер нь бол хэр варгийн хүн тэгээд чи тийм мэргэжилтэй байхад хэр варгийн хүн бол ингээд чиний өмнөр ороод тийм мэргэжлийн ажлыг чинь бол аваад байхгүй. Тэгээд дээрээс нь чи хаач очсон ер нь бол ашиглаж болохоор мэргэжилтэй. Одоо өөр Европт очдөг юм уу, өөр Азийн орнууд очих уу, Монголдо очсон ч маш хэрэгтэй мэргэжлүүдийн нэг учраас ер нь бол тэр ялангуяа одоо манай залуучууд бол яг Монголдо тийм хэрэгтэй тийм гоё мэргэжил бас сонгуул их зүгээр юм болов уу гэж боддгийг. Мэргэжлийн хувьд бол за үнэхээр бас гоё ухаалаг сонголттой шүү дээ. Залуучууд бас энэ талаас нь хараад бодвол их зүгээр юм байна те. За ямарчсан баярлаа. Өөр одоо төгсгөлд нь нэмж хэлэх юм байна уу? За тэгээ ер нь одоо ингээ хэлчихвэл бас тий яг хуу одоо тэгээд за тэр сургууль соёл гэдэг ингээ явчихж байгаа. За одоо тэгээд би ч одоо ингээд барилгын компани гэдэг ингээд одоо бизнес ингээ хийгээ явж байна л да. Тэгээд бид нэр шинэ одоо байшин барьж зардаг тийм компаниас их нэртэйгээ битэр тэгээд ер нь бол эхлэхэд бол айгүй хэцүү те Америкт ингээд эхлэн гэдэг эхэндээ бол айгүй айцтай ингээд алдах юм ихтэй юм шиг те ингээд хэцүү санагдсан. Гэхдээ ер нь бол юм руу бол зүгээр ямар ч байсан айхгүй одоо нөө анх англи хэл сурж байсан шиг л айхгүй ичихгүй юм руу дайрах хэрэгтэй. Юу ч хийсэн хүн тэрийг харин үнэхээр дайрж байгаа бол ерөөсө 100% юм уу 110% яг өөрийнхөө байгаа бүх юмаа зориулаад ер нь бол дайрах хэрэгтэй. Тэгэх юм бол хүн ерөөсө зүтгэжил байвал тэрний чинь нэг үзүүрт бол нэг заавал нэг шагнал байж байгаа. Тэгэхээр тийм болохоор ер нь хүмүүсийн хүүхдүүдийг хэлэхэд бол юмнаас ерөөсө битээ ямар ч юм бот одоо ерөөсө юмны төлөө зүтгэг тэгээд эн чинь нэг одоо түрүүн би нэг айцтай гэж ярьж байгаа ч гэсэн тэгээд хэрвээ чи тэр уналтын ингээ те чамд ингээ ямар нэгэн байдлаар ямар нэгэн юмны уналт чи хүлээж авахгүй байвал чи тултлаа зүтгэхгүй байх гэсэн үг гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо би чинь бас жоохон нэг юм жоохон төмөр өрөх дуртай. Тэгээд тэрэн дээр нь гонгод ингээ багш нар нь хэлдэг байхгүй. Ингээ хэрвээ чи ингээ failure хүртлээ хийж ингээ те
чадахгүй байвал чи өөрийнхөө эцэст нь туултал явахгүй байна гэд тэр айгүй зөв надад сонсогцсаахгүй. Тэр нь юу яриад байна гэхээр одоо ингээд ямарваа нэгэн бизнес ч юм уу ямарваа нэгэн юм хийхэд чи тэрнийг ингээд алдтлаа ингэж хийж чадахгүй л байгаа болов чи яг өшөө чиний тэр потенциал руугаа хүрэхгүй байх гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө алдахгүй байх юмаа хийгээд би зөвхөн одоо юу гэж тайлбарламаар юм да. Би алдмааргүй байна гэд ингээд амархан юм битгий хийл гэж хэлэх гээд байгаа. Яг санаа нь бол одоо тий алдсан ч байсан хамаагүй хүн жим руугаа сайн зүтэг дэмжээж тий алтгаас ер нь л бол битээ. Тий тэрэнд бол ямар ч тийм юу бол байхгүй. Алдлаа гэж яг юм л сурна яг тэр алдаанаасаа. Тэгээд алдахгүй байна гэдэг чинь чи хитрхи сейф үзээд байна. Хитрхи өөрийнхөө одоо тэр хүчийг цаашаа нуугаад байна гэсэн. Алдах хэрэгтэй. Тэр алдтлаа үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол зөндөө олон потенциал одоо бид нарт байгаа гэж хэлдэг. За маш их баярлалаа ачгаа. Тэгээд залуучуудаас зөндөө сурсан бахаа. Тэгээд маш гоё зөвлөгөөнд өглөө шүү дээ. Тэгээд маш их баярлалаа. Цаг гаргаж уулзсан. Тэгээд хаваад ингээд амраа явж байхад амралтын цагаас хомсолчлаа. Тэгээд цаг гаргасан маш их баярлалаа. За залуучуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ зөвлөгөөнүүдээ сайхан хэрэгжүүлээрэй. За баяртай.